Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар Reddit дээрээс Uber Lyft-тэй холбоотой 4 түүхийг сонгож авсан байгаа. Бас хүмүүс сэтгэгдэл хэсэгт босон явдал гэмт хэрэгээ оруулахгүй мүү, 2 дахь өдөр орохоо болцсон мүү гэж асуусан байлээ. Удахгүй 2 дахь өдөр болгоно давхар гэмт хэрэгээ бас оруулаад явнаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Энэ явдал нэг шуурхтай шөнө болсон юм. Жилийн анхны аянга цахилгаантай бороо орж исэн үе. Тэнгэр байн нижигнэн дуурч бороо хувингаар асгах мэт ширүүн орж байлаа. Би тэр өдөр шөнийн ээлжинд ажиллаад өглөөний 4 цагийн үед тарсан. Тэр үед надад машин байгаагүй учраас гал тэрэгний буудал хүртэл лифт дуудах хэрэгтэй болов. Би тухайн үед баримын хийдэг байсан газрынхаа гадаа үүднээс харавчанд ор зогсоод бороонд норхоос зайлсхийн ирж авах машинаа хүлээж байлаа. Годомж бараг хоосон зөвхөн борооны чимээ алсад цахилгаан цахих гэрлэл харагдана. Удалгүй нэг машин хоосон гудамжаар доошилж ирээд миний өмнө зогсов. Би машинд орж суугаад жолоочтой мэндэлсэн. Нэр нь Сахил. Эхэндээ урд талын суудалд суух гэж оролдсон ч тэр шууд арын суудалд суу гэж хэлв. Тэр үед би Uber Lyft-д ихэвчлэн хүмүүсийг ард талдаа суулгад юм байна гэдгийг ойлгож эхэлжсэн үе. Баарнаас гал тэрэгний буудал хүртэл ердөө 10 минут орчим. Шууд таксигаар гэр хүртэл явж болох байсан ч гал тэргээр явбал бараг $40 хэмнэх боломжтой. Тэр жолооч маш удаанаар явж байлаа. Гэхдээ тэр үед бороо маш ширүүн орж исэн болохоор болгоомжтой явж байгаа байх л гэж бодсон. Харин нэг зүйл анзаарагдав. Тэр төв замаар явуулгүй оронд нь жижиг хажуугийн замуудаар явж байв. Би эхэндээ огт санаа зовоогүй. Гал тэргэндээ амжих хугацаа хангалттай байсан болохоор. Гэхдээ удалгүй бүх зүйл өөрчлөгдсөн. Жолооч өөртөө аман дотроо ямар нэгэн бувтнаад гинэт машинаа замын хажууд зогсов. Би тухайн үед доош харан уцаа үзэжсэн болохоор толгоогоо дээш өргөн харвал бороонд норсон нэг хүн замын хажууд гараа өргөөд зогсож байгаа тэр. Би бараг л өөр хүн авах гэж байгаа мó гэж асуух шахсан ч дуугүй байхаар шийдсэн. Тэгтэл тэр хүн шууд орж ирээд арын суудалд миний хажууд суучихав. Тэр хүн бүхэлдээ норсон, хар өнгийн цов өмссөн, нүүр нь бараг харагдахгүй. Би аяндаа л шууд зүүн тийш хахагтан суулаа. Тэр хүн жолооч хоёр хоорондоо ямар ч үг солилцсонгүй. Тэд би биенээ мэдтгүү, юу болоод байгаа надад ямар ч ойлголт байгаагүй. Гэхдээ нэг зүйл маш тодор мэдрэгдэж байв. Хажууд сууж байгаа тэр хүн над руу ширтэж байна. Эхэндээ би түүнийг зүгээр л цонх руу харж байгаа байх гэж бодсон. Гэхдээ түүн рүү харах үед тэр яг над руу харж байлаа. Яг л түүний харцснаас нь зайлсхийх аргагүй мэт. Тэр мөчөөс эхлээд зүрх минь амаар гарч ирэх гэж байгаа мэт л хурдан цохилж эхэлсэн. Би тэр хүн рүү харахгүй байхыг хичээн урагш харан замаа харж эхлэв. Бид буруу замаар явж байлаа. Жолоочийн утсыг нь харах гэж оролдсон ч ихэнх Uber Lyft-ийн жолооч нар шиг урт талдаа тогтоогоогүй. Хариу утас нь өвөр дээр нь байв. Би ийдгээр түнд бид буруу замаар явж байгаа юм шиг байна гэж хэллээ. Харин хариуд нь тэр ямар нэг юм маш сул дуугаар хариулсан. Ойлгох тооргүй. Би дахин түүнээс асуув. Дахиад л тэр ямар нэг зүйлийг зөвлөнөр шивнэ хэллээ. 3 дахь удаага би илүү чангаар бид буруу яваад байна гэж хэлсэн. Гэхдээ энэ удаад тэр огт хариу өгсөнгүй. Яг энэ үед өөр нэг зүйл мэдрэгдэж эхэлсэн. Хажууд сууж байгаа хүн надад улам ойртож байна. Багаар ойртсоор бас над руу зогсолтгүй ширтсээр. Тэгээд л би энэ мөчөд ойлгосон. Энэ бол зүгээр ч нэг буруу зам биш. Энэ бол төлөвлөгдсөн зүйл байж. Би жолоочд машинаа зогсоо хэмээн хэллээ. Ямар ч хариу алга. Тэр яг л юу ч сонсохгүй байгаа мэт намайг үл тоон давхсаар орчин тойронд гэрэлж бараг харагдахгүй туслах хүнч байхгүй. Тэр үед нэг л бодол толгойд орж ирсэн. Би тэдний дараагийн хохирогч нь болж магадгүй юм байна. Тэгээд би шийдсэн. Эхний боломж гармагц шууд зүхтэн. Бид нэгэн харанхуй гудамжаар явж байлаа. Нэг талд нь оймод. Энэ бол яг тохиромжтой газар. Машин ойролцоогоор 15-аас 20 милийн хурдтай явж исэн байх. Би энэ үед хаалгыг нэгээд шууд үсэрсэн. Газар тунах хагшин маш хүчтэй цохилт болсон ч борооны ус баг зэрэг зөөлөлсөн байх. Ардаас хашгирах чимээ сонсогдов. Өөр хил дээр би босоод ойр өгүүлсэн. Араас хөөж байгаа чимээ хэсэг сонсогдоод чимээгүй болов. Гэхдээ маш харанхуй байсан тул тэд намайг олох боломжгүй байлаа. Би тэр даруйдаа Uber дуудаж энэ удаад аюулгүйгээр гал тэрэгний буудалд хүрсэн. Гал тэргэнд сууж явахдаа цагдаа руу залгаж дараа нь лифт рүү холбогдож тэр жолоочийн талаар мэдээлсэн. Маргааш нь харин цагдаагийн хэлтс дээр өөрөө очиж болсон бүх зүйлийг дэлгэрэнгүй ярив. Тэгээд илүү аимшигтай зүйлийг олж мэдсэн юм. Тэрхүү саарл өнгийн Honda Civic өмнөх шөнө нь хулгайлагдсан машин болж таарсан. Би тэр өдөр цагдаад бүх мэдэх зүйлээ хэлээд гарсан. Одоо хүртэл нэг л бодол толгойд эргэлцээр байгаа. Би яг юутай нүр тулаад азар тэр бүхний хажуугаар нь зурж өнгөрсөн юм бэ? Яг тэр хэдхэн секундын шийдвэр надад амьд үлдэх боломж өгсөн мэт санагддаг. Энэ бол зүгээр нэг аимшигтай түүх гэхээс илүү бусдад анхааруулга болохоор зүйл гэж хэлж болно.
Тэр шөнө би олон алдаа гаргаснаа өөрөө сайн мэддэг, хариуцлагаач хүлээдэг. Гэхдээ энэ тухай ярьснаар хэн нэгэн ижил нөхцөл байдалд орохоос зайлсхийх байх гэж бодоод бичиж байна. Ер нь би нэг их арх уудаг хүн биш. Ихэнхдээ архинаас зайлсхийдэгч хэдэн сардаа нэг удаа найзуудтайгаа гарч баг зэрэг задгаарч зүгээр л хөвгөлддөг үеуд бий. Тэр орой яг л миний ховорхон гардаг үчүүдийн нэг байлаа. Найзуудтайгаа хамт хотын хид хідэн бараар орж, уух ёстойгоос арай илүү гууж, чанга инээлдэж, хэсэг хугацаанд бүх зүйл үнэхээр сайхан байгаа мэт мэдрэгдэж байв. Шүн дунд өнгөрөх үед найзууд маань бараг бүгд харьцахаар болсон. Харин би дахиад жоохон тэнд баймар санагдаж, дөнгөж танилцсан нэг залуутай ярилцсаар ганцаараа үлдэв. Тэр надад нэлээд таалагдсан тул баг зэрэг халамжууд толгоогоороо түүний гэрлүү түүнтэй хамт явах нь муугүй санаа мэтэл санагдчих байлаа. Гэхдээ үнэндээ гэрт нь очисны дараа гинтэл бүх зүйл тун онцгой санагдаад эхэлсэн. Товчондоо тэр орой хийсэн сонголт маань огт зөв сонголт байгаагүй. Тэдний хэсэг байж байгаа л шууд гэртээ хармаар санагдаад эхэлсэн. Тиймээс шууд л юу ч хэлэлгүй гэрээс нь гараад явчихсан юм. Байрных нь урд зогсоод Uber-ийн аппликейшнаа нээгээд машин дуудсан ч хаана байгаагаа сайн мэдэхгүй байсан тул аппликейшны газрын зураг дээрээс харж байгаад л дуудчихлаа. Гэтэл удалгүй барилгын өмнө нэг машин ирж зогсов. Юу ч бодлого тийш алхаад хэл яриа маань жаахан ээдэрч гисэн чигээр энэ миний Uber мөн үү гих маягийн юм хэлээд машин цуучсан. Тэр бол тэр шөнийн хамгийн ихний алдаа байжээ. Жолооч ихэндээ бараг юм ярьсангүй. Би тэр хооронд цүнхээ авахын тамхи хайж бас жолоочтой баг зэрэг яриа эхлүүлэх гэж оролдож байв. Харин машин цууснасаа хэдэн минут өнгөрсний дараа л би явах ёстой чиглэл рүүгээ биш өөр тийшээ явж байгаагаа ойлгосон. Намайг баг багаар эрүүл ухаанаа буцаан авч ирэх гэж оролдож байх үед тэр хүн хурдны зам дээр бараг 90 милийн хурдтай давхиж миний бодож исэн чиглэлээс огт эсрэг зүг рүү явж байлаа. Гэтэл гинэт утсан минь дуугарав. Утсаа авах үед над руу залгасан тэр хүн бол жинхэнэ Uber-ийн жолооч байхan тэр намайг хүлээгээд зогсож байгааг нь. Тэр мөчтөл бүх зүйл ойлгомжтой болов. Би буруу машин суусан байжээ. Бүр Uber-ч биш, огт өөр хүний машинд. Уусан зүйл минь тэр дорой гарч шууд л дотор ханахуулаад эхлэв. Би яар найз руугаа мессеж бичин өнгөрч байгаа замын тэмдэглэгийг аль болох тэмдэглэн явуулав. Гэвч удалгүй энэ нь утгагүй мэт санагцсан. Найз маань ч бас нэлээ их уусан. Мессежийг минь харсан ч надад боддоор туслах боломжгүй байгаа. Тэгэд би эцэст нь 911 руу залгасан. Жолоочид с 'ийг төрүүлэхгүй гэж хичээн аль болох тайван энгийн өнгөөр ярьж байлаа. Гэхдээ тэр хүн ямар нэгэн анзаарсан бололтой гинэт ууртаагаар надаас асуув. Хэн рүү залгаад байна? Цагдаа дуудаж байгаа юм биш үү? Битгий л урагчиг аашлаарай да. Түүний хоолойны өнгө аяс төрөмгийч өөр зүйлд анхаарч байгаа мэт санагдсан. Замын хөдөлгөөнд дундуур огцом сүлжин, хурд хэтрүүлэн давхиж, бүр нэг хэсэг юу ч болоогүй мэд өвс хасааж татах нь харагдана. Айдас минь улам нэмэгдэв. Би түүнийг уурлуулахаар ямар нэг зүйл хэлэхээс зайлсхийх хэрэгтэй байлаа. Тиймээс 911-ийн оператортай ярьж байгаа яриагаа найзтайгаа ярьж байгаа мэт сонсогдуулахыг хичээсэн. Би байна, гэртээ харьсан уу гэж хэлээд оператор намайг ойлгосоо гэж дотроо залбирав. Үргэлжлүүлэн би зориудаар одоо нэг хүнтэй машинд явж байна. Үгүй ээ, энэ миний Uber биш. Uber гэж бодоод суусан юм хэмээн хэллээ. Аз болоход оператор намайг шууд ойлгосон бололтой. Тэр намайг шугам дээр байлгаж юу гэж хэлхийг минь хүртэл зааж өгөн бүр код өгнүүд хэлж өгч яг хаана явж байгааг минь олохоор оролдож байлаа. Тэрээр намайг үргэлжлүүлэн шас сохтуу байгаа мэт жүжиглсээр байхыг сануулад амжив. Тэгж байж л энэ хүн намайг өөрийн ухаангүй шас сохтуугаар найзтайгаа ярьж гин гэж бодох болохоор хэрв цагдаагийн машин харвал би зүгээр л тамхи барьж байгаа мэт гараа цонхоор гаргах ёстой хэмээн оператор мөн хэлсэн. Тэр үед бид бараг 40 минут явчихсан байлаа. Хаана явж байгаагаа би огт мэдэхгүй. Цээж багтрах гэж байгаа мэт хүнд өргөж, гар салганаж, жолооч үе үе хойш хилэмхийн намайг ажиглаж байгаа нэлт. Гэтэл тэр гинэт хурдны замаас гарч жижигхэн орон сууцны хороолол руу ирэглээ. Машинаа зогсоогоод жижиг ууттай цагаан нунтаг зүйл гаргаж ирэв. Дараа нь жижигхэн самбар дээр хоёр шулуун зураас татаж тавиад намайг хажуудаа байгааг ч тоох шинжгүй. Тэр агшинд бүх зүйл улам илүү аимшигтай санагдсан. Хэрв тэр хар тамхи хэрэглэж байгаа бол дараа нь юу хийхийг хинч таашгүй. Би аль болох тайван харагдахыг хичээн операторт кодоор мэдээллээ. Чи энд байсан бол гоё байх байлаа гэж уцаар ярьж байгаа мэт жүжиглэн инээмсэглэлээ. Үргэлжлүүлэн би энэ залуу яг одоо кокаин гаргаж ирээд татжээ. Чамд таалагдах байсан да гэж хэлв. Яг энэ үед алсад улаан цэнхэр гэрэл анивчих нь харагдсан. Би гинэтхэн л огт айхаа болчихов. Гараа цонхоор гаргаад тэдэн рүү дохио өгөх мэт даллаж эхэллээ. Юу болж байгааг жолооч ойлгож амжихаас ч өмнө биднийг цагдаагийн машинууд бүслэн авсан. Цагдаа нар эхлээд жолоочийг машинаас татаж гаргаад дараа нь аюулгүй болсон хойно намайг гаргав. Намайг тэд шууд эмнэлэг рүү авч явж үзлэг хийлгсэн. Харин бүр дараа нь л би хинтэй хамт машин сууж явсан гэдгийг мэдсэн юм. Тэр хүн 40 орчим настай. Амьдралынхаа бараг 20 жилийг хүчирхийллийн гэмт хэрэгээр шоронд өнгөрөөсөн нэгэн аж.
Одоо бодоход бүх зүйл маш амархан өөрөөр эргэж болох байсан гэж бодогддог. Хэрвээ би 911 руу залгаагүй бол, оператор тохиог минь ойлгоогүй бол тэр эрэхтэй намайг ухааны алтлаа уугаад өөрийгөө аюулд байгааг ч мэдэхгүй сохтуу тэнэг гэж бодоогүй бол, магадгүй утсаар хинтээ яриад байгааг минь шалгасан бол, эсвэл цагдаа нар цагтаа ирээгүй бол өнөөдөр би энэ түүхийг бичээд сууж явах боломжгүй болчихсон байж мэднэ. Тиймээс миний өгөх зөвлөгөө бол хизээж битгий хэтрүүлэн ууч эрүүл ухаанаа алд. Аюулгүй байдал гэдэг бол үргэлж нэгт гэдгийг байнга санаж яв. Хэрв ямар нэг зүйл буруу мэт санагдвал тусламж дуудаад утсаа бүд хасал. Тэр ганцхан утасны дуудлага миний аймыг аварсан гэж би боддог юм. Энэ явдал 4 жилийн өмнө намайг 18 настай их сургуулийн оюутан байх үед болсон явдал. Манай хотод 5 дугаар сар гэдэг бол оюутнуудын ид шалгалтын улирал. Оюутнууд бараг шөнө орой хүртэл номын сангаас гардаггүй үе. Тэр өдөр ч ялгаагүй би сургуулийнхаа номын санд хаах хүртлэн суусан. 5 дугаар сард номын сан 11 цаг хүртэл ажилладаг болохоор нэлээд орой болсон байлаа. Би найзтайгаа хамт ирсэн ч тэр айл хэдэн цагийн өмнө явчихсан. Харин би тэр өдөр сургууль дээр машингүй ирсэн учраас гэртээ харихын тулд Uber дуудах шаардлагатай болов. Оройны 11 цаг 15 минутын орчимд номын сангийн зогсоол дээр Uber-ийн хүлээнгээ ганцаараа зогсож идэл удалгүй жолооч маань урд ирээд зогслоо. Саарлунгийн Toyota Camry. Жолоочийн апп дээрх нэр нь Адам. Намайг машинд нь орон суух үед жолооч эрэхтэй энгийн байдлаар надтай мэндэлж, харин би арын суудалд түүнээс диагонал байрлалтай суусан. Тэр ойролцоогоор 40 орчим настай харагдлаа. Эхний хэдэн минутанд бид хоёр хоорондоо огт юм ярьсангүй. Гэхдээ удалгүй тэр яриа эхлүүллээ. Эхний асуулт нь намайг оюутан уу хэмээн асуув. Номын сангийн урд талаас ирж авчаад явж байгаа мөртлөө ийм юм асуух шаардлагагүй баймаар юм гэж дотроо бодсон ч би зүгээр л тийм гэж хариулсан. Дараа нь хичээлүүд ямар байгаа талаар тэгээ бүр миний насыг асуув. Тэр асуулт надад огт таалагдаагүй. Би яагаад ч юм худал хэлж өөрийгөө 23 настай гэж түүнд хэллээ. Үнэн дээр бол би ердөө 18 таа шүү дээ. Тэр үеэс эхлээд нэг зүйл анзаарагдаж эхэлсэн юм. Тэр ярих болгондоо голын талиндоо намайг байнга ширтэж, өгүүлбэрээ дуусгах бүртээ нэг л эвгүй хачин хүчилсэн мэт инээмсэглэл гаргаж байв. Түүний асуусан дараагийн асуулт нь бүрч хачин. Тэр намайг хичээлийнхаа хажуугаар болзоонд гарч байгаа эсхийг болон болцсон залуучууд маань хэр зэрэг надад таалагдсан талаар асуулаа. Би үнэндээ түүний асуусан асуултуудад огт хариулахыг хүсээгүй. Гэхдээ бас бүрэн үл тоомсорлож чадлаггүй, давгүй, гайгүй гэх маягийн юм хариулсаар өнгөрөөж байв. Гэхдээ дараа нэг зүйл бодогдсон. Худлаа хэлээд найз залуутаа гэж хэлэх ёстой байсан юм гэж. Ягаад ч юм тэр мөчөд тийм бодол толгойд орж ирээгүй. Гэтэл тэр шууд өөрийнхөө тухай ярьж эхлэхэн тэр. Коллежид байхдаа хит хитэ охинтой зэрэг харьцдаг байсан тухайгаа яриад надаас ч бас тийм зүйл хийж байсан уу гэж асуув. Би харин сандарсандаа эв хавгүй нэмсэглээд 1-2 удаа гэд хэлчихлээ. Гэтэл тэр бүр илүү эвгүй асуулт асууж эхлэхэн тэр. Найз залуутай байхдаа хуурч байсан уу гэж. Би шууд л үгүй гэж хариулсан. Тэр үед бид улаан гэрлэн дээр зогсож исэн юм. Би голын тол руу харахгүй байхыг хичээжсэн ч сониуч зангаад илэлгүй нэг удаа харчихсан. Гэтэл тэр энэ үед яг над руу ширтээд байж байв. Дараа нь хэлсэн үг нь бүр ч эвгүй. Чи маш хөөрхөн юм. Ийм зүйл хэлхийг нь дотроо аль хэдийн мэдэж байсан ч сонсох мөчөд бүр ч эвгүй мэдрэмж төрсөн. Би огт хариу хэлээгүй. Гэртээ очиход уг нь ердөө 2 минут үлдсэн байлаа. Гэтэл тэр генетхэн буруу тийшээ эргээд явчихав. Би шууд түүнд та буруу эргэчихлээ хэмээн хэлсэн. Харин тэр огт сандарсан шинжгүй мэдэж байна. Би гэрээрээ ороод нэг юм авах хэрэгтэй байна гэж хэллээ. Зүрх минь энэ үед хурдан цохилж эхэлсэн. Би түүнээс эхлээд намайг буулгачих гэж гуйлаа. Гэтэл тэр Герман маш ойрхон энүүхэн энд гэж зүтгэсээр байв. Үнэхээр л гэр нь ойрхон байжээ. Бид нэг байшингийн өмнө зогсоод ирчихлээ гэж тэр хэлв. Дараа над руу эргэж хараад дотгошоо ормоор байна уу? Архитай бас хоолтой. Хичээлээсээ холдоо жоохон амарчин үздэй гэхэн тэр. Энэ үгийг сонссон мөчид би юу хэлхээч мэдэхгүй хэсэг гацчихсан. Машинаас буугаад зүгээр л гүгээд явчихмаар санагдаж байв. Гэхдээ айдас маань намайг хөдөлгөхгүй барьж байлаа. Би түнд зүгээр л намайг гэрт түргээд өгөөч гэж хэлсэн. Харин тэр инээгээд би түр орчход гараад ирээ гэв. Түүнийг байшин руу ормогц би нэг ч секунд алдалгүй хаалгыг нэгээд машинаас нь гарын цааш гүйж эхэлсэн. Тэр намайг алхаар төлөвлөж байсан гэж би бодохгүй байна. Гэхдээ бүхэл зүйл нэг л буруу, хэтэрхий эвгүй санагдсан. Гэрлүүгээ гүйж байтал утас чичирлээ. Мессеж тэр жолоочоос. Чиний хаягийг мэдж байгаа шүү хөрхнөө. Энэ өгүүлбэрийг хараад би бүр ч хурдан гүйж эхлэв. Uber-ээ шууд цуцалж дахиж надтай холбогдох боломжгүй болголоо. Цүнхтэй гүйх амаргүй байсан ч азар би сайн гүйдэг хүн. Хэдхэн минутын дараа гэртээ хүрээд ирсэн. Миний амьдардаг байшин 2 залгаа байшин шиг хэлбэртэй би зүүн талд нь амьдардаг. Аз болохоо тэр машин манай гэрийн урд байгаагүй. Би тэр орой Uber руу гомдол гаргасан.
бүх болсон явдлыг дэлгэрэнгүй бичиж, мессежийнх нь скриншотыг хүртэл авсаргаад явуулав. Маргааш нь надад Uber-ээс хариу ирсэн. Тэр жолоочийг платформоос хассан гэж. Үргэлжлүүлэн тэд хэрв тэрхүү этгээд дахин миний эргэн тойронд харагдах юм бол шууд цагдаад мэдэгдэхийг зөвлөсөн. Гэхдээ асуудал ингээд дуусаагүй. Дараагийн оройн нь хамт амьдардаг найз маань гэртээ байхгүй, би гэртээ ганцаараа байж байтал гинэт хаалга төгслөө. Дараа нь хонх дарав. Оройны 9 цаг орчим болж байсан. Би хинбэ гэж асуулаа. Гадаа байгаа хүн чиний ямыг газраас олсон юм аа. Тэгээ дотроос нь хаягийг чи олоод хүргэж өгөхөөр аваад ирлээ хэмээн хэлхэн тэр. Зүрх минь яагаад ч юм дахиад л түргэн цохилж эхэлсэн. Тэгээд би хинбэ юу олсон юм гэж асуув. Харин тэр хүн хариуд нь хаалгааны ч үзүүлээ хэмээн хэллээ. Тэр дуу хоолой яагаад ч юм танил санагдсан. Тэгэд би хаалганы хажуугийн цонхоор хартал өчигдрийн жолооч эрэхтэй хаалганы минь урд зогсож байх нь тэр. Тэрээр хаалганы хажуу талын хананд наалдах шахам зогсоод гартаа ямар нэгэн зүйл барьсан байлаа. Юу гэдгийг нь би харж чадаагүй. Би шууд уцаа шуурч аваад 911 руу залгав. Харин цагдаа нарыг ирэх үед тэр айл хэдийн ор сураггүй алга болчихсон байсан. Тэр шөнөөс хойш би дахин түүнийг хараагүй. Гэхдээ би тэр байрнаас удалгүй нүүж гарсан л та. Цагдаагийн газраас ч энэ талаар дахин надтай холбогдоогүй. Гэхдээ одоо хүртэл энэ талаар мартаж чаддаггүй. Тэр хүн намайг олж чадахгүй байх л гэж найдаж байна. Энэ явдал надад одоо хүртэл хүн дээр тусдаг. Би тухайн үед үндсэн ажлынхаа хажуугаар Uber-т явдаг байлаа. Ихэвчлэн шөнийн цагаар баарууд хаах үеэр ажилдаа гарна. Нэг бям гаргийн шөнө бараг шөнийн 3 цаг болж байхад нэг дуудлага орж ирэв. Хотын бараг нөгөө цахаас шахуу нэг гудамжны булангаас хүн авах ёстой ийм дуудлага. Гэхдээ орж ирэх мөнгө нь нэлээд давгүй хэмжээтэй байсан тул би тийшээ явахаар шийдсэн юм. Дуудсан газар нь очиод зогсоход нэг залуу орж ирээд суулаа. Африк гаралтай 25 орчим настай гэж харагдахаар урт үстэй, хүзүүн дээрээ жижигхэн шивэстэй. Би ердийн хөрөө түүнээс оройг хэрхэн өнгөрүүлсэн талаар нь асуухад тэр зүгээр л амандаа хальт нэг зүйлийг буухтнав. Зарим хүмүүс ийм байдаг. Нэг их зүйл ярьдаггүй. Би түүнээс хаягийг нь баталгаажуулан асуухад тэр тийм гэж товчхоноор хариуллаа. Гэхдээ тэндээс хөдлөөд 1 минут орчим өнгөрсний дараа байдал өөрчлөгдөж эхэлсэн. Тэр баг зэрэг ууртай өнгөөр намайг буруу замаар яваад байна гэж хэлв. Би харин түүнд зүгээр л Uber app дээр зааж байгаа замаар нь явж байгаа гэдгээ тайлбарласан. Энэ удаа тэр өөр зүйл хэлсэнгүй. Гэхдээ хэсэг хугацааны дараа асуусан асуулт нь бүх зүйлийг өөрчилсөн юм. Тэр надаас өнөөдөр азтай өдөрчин юм шиг санагдаж байна уу гэж асуув. Би гайхаад түүнээс юу гэсэн үг вэ гэж асуусан. Харин тэр үргэлжлүүлэн надаас чи амьдралаа хэр үн цэнтэй гэж боддог вэ гэж асуулаа. Тэр асуултыг нь сонсоод л дотор минь хүү торгоод явчихсан. Тэгээд би өөрийнхөө амьдралыг маш үн цэнтэй гэж боддог хэмээн хариулав. Үүний дараа тэр юу ч хэлсэнгүй. Хэсэг дуугүй болчихов. Дараа нь маш сул дуугаар ямар нэгэн зүйлийг амандаа буфтнаж эхэлсэн. Би түүний юу хэлснийг нь сонсоогүй тул түүнээс дахин асуухад тэр юу ч биш ээ, намайг зүгээр очих газар минь хүргээд өг гэж хэлв. Тэр үед бидний хоорондын уур амьсгал нэлээд хүндий хүүтэн байсан тул уур амьсгалыг арай дээрдүүлэхийн тулд би түүнээс хаашаа явж байгааг нь асуухад тэр харин зүгээр л нэг дуусаагүй ажлаа дуусгах хэрэгтэй байна гэв. Энэ өгүүлбэр надад огт таалагдаагүй. Гэхдээ илүү их юм асуухыг хүссэнгүй. Удалгүй бид хотын захад байх нэг ядуу харанхуй хэсэгт ирэв. Тэр надад эндээ хүлээж байгаарай гэж хэлсэн. Би хэсэг юу хэлэхээ мэдлгүй гацаад дараа нь түүнээс буцаад явах юм уу гэж асуухад тэр "Тэмээ, хурдхан дуусгаад ирнэ. Зүгээр л дуусгаагүй ажлаа хийх хэрэгтэй байна" гэж давтан хэлв. Тэр үед би ойлгосон. Би энэ хүнийг дахиж хаашаа ч хүргэж өгөхийг хүсэхгүй байна. Юу хийх гэж байгааг нь мэдэхгүй ч сайн зүйл биш гэдг нь тодорхой. Uber app ч гэсэн энгийн такси шиг ийм байдлаар ажилдаггүй. Гэхдээ би түүнд энэ бүхнийг тайлбарлахыг хүссэнгүй. Тиймээс би түүнд зүгээр л "За, хүлээж бай" хэмээн хэллээ. Гэхдээ үнэндээ огт хүлээх бодол байгаагүй. Тэр машинаас буугаад нэг байшин руу алхаж эхэллээ. Гэхдээ урт хаалга руу нь биш, арын хашаа руу нь. Хашаа руу орсноос нь хойш 20 секунд орчим хүлээгээд тэндээс чимээг үхэн хөдөлж удаанаар холдсоор дараа нь шууд давхиад явчихсан. Тэр шөнө би ажлаа шууд дуусгаад гэртээ харьлаа. Нэг л эвгүй муухай мэдрэмж төрөөд салж өгдөггүй. Харин маргааш нь мэдээгээр нэг зүйл гарсан юм. Өчигдөр орой тэр орчимд 2 хүн буудуулсан тухай. Дараа нь с ิจ гтний зургийг нь үзүүлсэн. Тэр хүн миний машинаас буусан тэр залуу. Түүнийг 2 хүн алчхаад зүхтаж байхад нь цагдаа нар барьж авсан байлаа. Тэр явдлаас хойш одоо хүртэл би өөрийгөө нэг л буруутай мэдэрдэг. Түүнийг хүргэж өгсөн хүн нь би. Хүмүүс надад өөр жолооч байсан ч ялгаагүй хүргэж өгөх байсан шүү дээ гэж хэлдэг. Гэхдээ л одоо ч тэр бодол толгооноос гардаггүй. Хэрв тэр шөнө би түүнийг аваагүй бол юу болох байсан бол гэж.
За энэ удаагийн Reddit дээрх эвгүй түүхүүд бичлэг маань энэ түрээ дуусж байна. Та бүхэн маань бас эдгээр түүхүүдийн талаар юу гэж бодож байна? Эсвэл өөрт чи иймэрхүү төстэй эвгүй зүйлүүд тохиолдож байсан уу? Энэ талаараа доор сэтгэл хэсэгт үлдээж надтай бас бусадтайгаа мөн хуваалцаарай. Дараагийн дугаараар бас Reddit дээрээс ямар төрлийн түүхүүд сонсомоор байгаагаа ч мөн доор бичээд үлдээгээрэй. За ингээ өнөөдрийн бичлэг маань энэ түрээ дуусж байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.